Онцгой хөтөлбөрийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа. Бүгд найрамдах Франц улс. Бүгд найрамдах Франц улсын засгийн газар Монгол улсын засгийн газар хоорондын иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2020 онд байгуулж, боловсон хүчнийг бэлтгэх, тусгай орчинд үүрэг гүйцэтгэх аврагчдын сургалт агаарын техник хэрэгслийг Монгол улсад ашиглах, иргэний аюулгүй байдлын арга хэмжээнд оролцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Францын гамшигүйн яаралтай тусламжийн холбооноос нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран эмнэлгийн яаралтай тусламжийн сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бол онцгой хөтөлбөрийн байгууллагын 8 алба багшийн иргэний хамгаалтын чиглэлээр богино дунд хугацааны сургалтанд хамрууллаа. Хоёр улсын засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын онцгой хөтөлбөрийн байгууллагын агаараас аврах ажиллагаа явуулах, нэгж байгуулах, нислэг дэрэг гал унтраах автомашин нийлүүлэх төслийн 1-р шатыг 2020-оос 2023 онд, 2-р шатыг 2023-аас 2025 онд тус хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол улсад агаараас 90 хаах аврах ангийг шинээр байгуулж, аврах ажиллагааны 3 сургалтын 1 нэгж, нислэг дэрэг болон гал төмөр унтраах тусгай зориултын 42 м урттай автомашиныг нийлүүлэн нийсгэгч инженер техникийн ажилчдыг бэлтгэж байна. Бүгд найрамдах Польш улс. Онцгой хөтөлбөрийн ерөнхий газар Бүгд найрамдах Польш улсын цэргийн урлагийн академи хооронд хамтын ажиллагааны гэрээг 2024 онд байгуулж, тус улсын цэргийн урлагийн академид 2019 оноос оператив тактик, оператив стратеги чиглэлээр 4 офицер төгсөж, одоо 1 офицер суралцж байна. Мөн хоёр улсын хоорондын нөхцөлд хэлэлцээрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн онцгой хөтөлбөрийн байгууллагад гал төмөртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинжлэх төслийн хүрээнд 3 сая еврогийн 3 төрлийн гал унтраах зориултын автомашин 15 ширхэг, евро стандартын 6.5 сая еврогийн өртөг бүхий 20 тонн багтаамжтай 32 ширхэг чингэлэг, 2 иж бүрдэл хээрийн 2 дугаар шатлалын эмнэлгийг тус нийлүүлж албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Америкийн нэгдсэн улс болон Аз номхон талаан бүс нутгийн зохион байгуулагдаж байгаа гамшигаас хамгаалах чиглэлийн хурал семинар, сургалт, дасгал ажил зэрэг арга хэмжээнд онцгой хөтөлбөрийн байгууллагын албаагчид тогтвол хамрагдаж байна. Мөн олон улсын хөгжлийн агентлагтай хамтран Ослогийн удирдлагын системийн сургалтыг 2012, 13, 15, 18, 19 онд зохион байгуулж, тус системийг Монгол улсад нэвтрүүлэх ажил амжилттай явагдаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2 сая $2 өртөг бүхий шуурхай удирдлагын төвийг барьж 2025 оны 6 дугаар сард ашиглалтанд орууллаа. Оросын холбооны улс. Монгол улсын засгийн газар Оросын холбооны улсын засгийн газар хооронд 1995 оны 2 дугаар сарын 11-нд үйлдвэрийн осол байгалийн амжихаас өрсөн сэргийлэх тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, Оросын холбооны улсын хил орчмын бүс нутгуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр батлан ажиллаж байна. Оросын холбооны улсын онцгой хөтөлбөрийн яамны гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос, иргэний хамгаалтын академид 2008 оноос, Санкт-Петербург хотын гал эсэргүүцэх албаны их сургуульд 2019 оноос албаагчдын иргэний хамгаалалт, галын аюул байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторийн сургалтанд хамруулж байна. Үйлдвэрийн осол байгалийн гамшигаас өрсөн сэргийлэх тэдгээр үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссийн хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулж, төлөвлөгөө баталж, төлөвлөгөөний дагуу богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, албаагчдыг богино хугацааны сургалтанд тогтмол хамруулж байна. Бүгд найрамдах Хятад ард улс. Монгол улсын онцгой байдлын ерөнхий газар Бүгд найрамдах Хятад ард улсын онцгой байдлын удирдлагын яам хоорондын гамшиг эрсдлийг бууруулах шуурхай аврах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцсан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан. Мөн хоёр улсын засгийн газар хоорондын хил орчмын ой хэрийн төмөртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2022 оны 2 дугаар сарын 6-нд Бээжин хотод шинжилэн байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд онцгой хөтөлбөрийн байгууллагын 5 албаагч 2023-аас 2025 онд магистрийн зэрэг олгох болон богино хугацааны сургалтанд хамрагдсан байна. Япон улс. Япон улсын засгийн газар болон JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн техник, технологийн хамтын ажиллагаа нь Монгол улсын гамшигын менежментийн орчин үеийн чадварыг сайжруулах чиглэгдсэн. Улмаар Япон улсын шилдэг туршлагыг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор онцгой хөтөлбөрийн байгууллагын албаагчийг Японд сургах, дадлагжуулах үйл ажиллагаа тогтмол хэрэгжүүлж байна. Тухайлбал 2009 оноос хойш Япон улсад зохион байгуулагдсан гамшигын менежмент, гал төмөртэй тэмцэх, газар үйлдвэрийн бэлэн байдал, хотын гал төмрийн эрсдлийг бууруулах чиглэлээр нийт 18 албаагчийг сургалтанд хамруулсан бол 2010-аас 2019
2015 онд тус улсад зохион байгуулагдсан олон улсын сургалт семинаруудад аль багш тогтмол оролцож гамшигын эрсдлийг бууруулах стратеги төлөвлөлтөнд хамтран ажиллалаа. Мөн 2025 онд Япон улсын Цукоби их сургуультай хамтран гамшигын менежментийн танхимын сургалт татлагыг зохион байгууллаа. Бүгд найрамдах Турк улс. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Турк улсын засгийн газар хооронд ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хоорондын харилцан ойлголцын санамж бичгийг 2025 онд байгууллаа. Тус улсын засгийн газрын тэтгэлгээр нийт 4 алба хаагч 2022 оноос эхлэн суралцж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд Туркийн хамтын ажиллагааны байгууллагаас туулах чадвар сайтай эмнэлгийн яралтай тусламжийн автомашиныг 2025 онд Монгол Улсын онцгой байдлын байгууллагад тусгай зориултыг хамгаалах хувьс хэрэгсэл нийлүүлэх төслийн хүрээнд 313 сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувьс хэрэглэлийг хүлээлгэн өгöd байна. Бүгд найрамдах Солонгос улс. Бүгд найрамдах Солонгос улсын дотоод хэрэг үндэсний аюулгүй байдлын яамтай 2022 оны 1-р сарын 26-нд гамшигаас хамгаалах болон аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 5 жилийн хугацаатай олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай 2021 оны 7-р сарын 7-нд гамшигаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тус байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадваржуулах сургалт, харилцан айлшил зохион байгуулах, галт төмөр унтраах, яралтай эмнэлгийн тусламж, автомашинуудыг буцалтгүй тусламж хандивлага, техникийн тусалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Бүгд найрамдах Энэтхэг улс. Бүгд найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яамтай хамтран онцгой байдлын байгууллагын 30 алба хаагчийн 2017-оос 2018 онд 3 сарын хугацаатай англи хэлний сургалтанд хамрууллаа. Мөн 2025 онд тус улсад төвтэй гамшиг төсвөртэй дид үтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран гамшиг төсвөртэй дид үтц үндэсний семинарыг зохион байгуулав. Мөн Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр онцгой байдлын байгууллагын алба хаагчид богино хугацааны сургалтанд хамрагдаж байна. Улмаар бүгд найрамдах Энэтхэг улсын гамшиг төсвөртэй дид үтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран онцгой байдлын ерөнхий газраас гамшиг төсвөртэй дид үтц сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 9-өөс 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бүгд найрамдах Беларусь улс. Монгол Улсын онцгой байдлын ерөнхий газар болон бүгд найрамдах Беларусь улсын онцгой байдлын яам хоорондын гамшигаас өрсөн сэргийлэх хор уршиг ажиллах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2024 оны 6 дугаар сарын 3-нд гар үсэг зурлаа. Харин 2021 онд онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төслөөр аврах галт төмөр унтраах тусгай зориултын 71 нэгж техникийг нийлүүлсэн юм а. Бүгд найрамдах Казахстан улс. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын үйлдвэрийн осол байгалийн гамшигаас өрсөн сэргийлэх тэдгээрээ үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж хамтран ажиллаж байна. Бүгд найрамдах Киргиз улс. Монгол Улсын онцгой байдлын ерөнхий газар бүгд найрамдах Киргиз улсын онцгой байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 5 дугаар сарын 12-нд гар үсэг зурж санамж бичгийн хүрээнд өндөр уулнаас 90 хайх аврах ажиллагааны сургалтуудад онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хамруулдаг юм а. Австралийн холбооны улс. Онцгой байдлын ерөнхий газарт 2012 оноос хойш нийт 8 Австралийн сайн дурын ажилтан гамшигаас хамгаалах салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх, алба хаагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан байна. Бүгд найрамдах Итали улс. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэгийн 2025 оны 11-р сарын 30-ны өдрөөс 12-р сарын 4-ний өдрүүдэд бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын онцгой байдлын ерөнхий газар болон Итали улсын иргэний хамгаалтын газар хооронд байгуулахаар төлөвлөсөн хамтын ажиллагааны санамж бичигт гар үсэг зурлаа. Холбооны бүгд найрамдах Герман улс. Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад цугаа элчин сайдын яамтай хамтран аврах ажиллагааны сүүлийн үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмж багц хэрэгсэл тэдгээрийн ажиллагаа арга зүгээс суралцах дэлхийн олон орны аврагчтай дуршлах солилцох техникийн дэмжлэг үзүүлэх сургалтын аврагчийн өдөрлөг арга хэмжээнд сүүлийн жилүүдэд алба хаагчдыг тогтмол хамруулж байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүндэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Ган Зориг 2025 оны 5 дугаар сарын 27-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд хатагтай Пиано Платыг хүлээн авч уулзлаа. Нэгдсэн үндэсний байгууллага.
Монгол улс нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орнуудтай хамтран Синдан үйл ажиллагааны хүрээ 2015-аас 2030 үе шаттай хэрэгжүүлж, гамшиг эрсдлийг бууруулах засаглалыг бэхжүүлэх, байгууллага болон иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, бэлэн байдал чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, хүүхдийн сан, гамшиг эрсдлийг бууруулах газар, хүмүүлийн хэргийг зохицуулах алба, олон улсын эрен хайх аврах зөвлөлдөх бүлэг, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, хүн амын сан, хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг нэгдсэн үндэстний байгууллагын системийн агуулгуудтай хамтран ажиллаж байна. Монгол улсад гамшигын үед бэлтгэл бэлэн байдлыг хангах, тусламжийг зохицуулах чиглэлээр хамтран ажиллаж, 102 зэрэг гамшигын үед засгийн газар, орон нутаг, малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлдэг юм. Мөн Монгол улс нэгдсэн үндэстний байгууллагын глобал платформ, олон улсын болон Азийн сайд нарын баг хурлуудад тогтмол оролцож, гамшиг эрсдлийг бууруулах, уур амьсгал дасан зохицох чиглэлээр амлалт туршлагаанд танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлдэг уламжлалтай. Дэлхийн банк Дэлхийн банктай гамшиг эрсдлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа 2010 оноос эхэлж газар хөдлөлт үерийн эрсдлийн удирдлагын сургалтуудаар дамжуулан мэрэгчлэтнүүдийг чадахыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал 2012-оос 2015 онд хамтарсан төслүүдээр уур зуудын эрсдлийн зураглалт, төлөвлөгөө, хяналт, мэдээллийн системийг сайжруулж, салбар дундын бэлэн байдлыг нэмэгдүүлсэн. 2013 оны төслөөр халдварт болон гоц халдварт өвчний мэдээллийн сан, шуурхай хариу арга хэмжээний чадварыг бэхжүүлсэн. 2020 онд буцалтгүй тусламжийн хүрээнд зуудын хүндрэлтэй аймагуудын 40 мянган малчин өрхөд мөнгөн тусламжийг үзүүлсэн. COVID-19 сар тахлын үед Дэлхийн банк UNICEF-ийн дэмжлэгтэйгээр вакцин, био алдмалын төв агуулгыг өргөтөн, хадгалалт, нөөцийн чадварыг 2-оос 3 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн зэрэгээр хамтран ажилласан байна. Азийн хөгжлийн банк Азийн хөгжлийн банк нь Монгол улсын гамшигын эрсдлийн удирдлага, дэд бүтцийн нийгмийн салбарт 1991 оноос хойш доктортой түншээр ажиллаж, олон үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 2013 онд хэрэгжсэн төслөөр халдварт өвчний мэдээллийн сан, шуурхай хариу арга хэмжээний чадварыг бэхжүүлж, салбар дундын зохицуултыг сайжруулсан. 2016-аас 2020 онд зууд болон ой хэрийн төмөртэй тэмцэх, олон нийтийн чадварыг бэхжүүлэх төслийг орон нутагт хэрэгжүүлж, сум багийн төвчний гамшигын төлөвлөгөө, хэсэг бүлэг тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулсан. 2020-оос 2022 онд хэрэгжсэн төслөөр гамшигын 10 төрлөөр эрсдлийн иж бүрэн үнэлгээ хийж 500 нэмэх зураглал боловсруулсан нь бодлого төлөлтийн суурь мэдээлэл болсон. 2026-аас 2030 онд хэрэгжих зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо бэхжүүлэх төслөөр шуурхай удирдлагын төвүүд, нэгдсэн удирдлагын систем, олон суугийн сэрэмжлүүлэг, дуу тохиоллын шүлжээг өргөтгөж, хиймэл оюун суурилсан хяналтын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.